нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi байна. 2013 оны хавар соёл урлагийн сургуулийг дөрөнд дулааш мэргэжлэр төгссөн. Бас миний дуучин болох мэргэжил маш их нөлөө үзүүлсэн хүн бол Монгол Улсын гавьд жижигч ариун нэгч маань. Тэгээ би ариун нэгчийг хараад би ерөөсөө яг ариун нэгч л дуучин болно гэл миний эргэн тойрны ер нь ойрт хүмүүс бүгд мэдж байгаа. Намаг ер нь цэцэрлэг тахаас ихсүүлэл ээж маань ерөөсөө одоо ямар нэгэн тэмцээн уралдаанд орох бүхэл зүйлд үргэлж хамтдаа яваад тэгэл хоцгонор одоо дуулах дууг мөрөлт хамт бэлцээл би чинь зарим үед тэмцээнд тэнцэхгүй гээл гараал ирнэ тэгэл ээж уйлаад ээжигээ дагаал ерөөсөө ээж тэгээ ерөөсөө байнга хамт байдаг гэсэн. Наадмаасаа гоё харагдах чинь нэг өөр гэхдээ дотоод сэтгэлийн гэрэл гэдэг чинь бас нэг өөр юм байдаг байхгүй чам хоёулаа байгаа. Их гоё юм баяр хүргээ тэнцсэн. Чи өөрөө мэдэрсэн те. Ялангуяа өнгө алдсан юмуд бол байгаа жижиг сажиг юмуд байна. Тэрийг бол яг хөө чи бол дасгал сургуульд хийгээл гайгуулж. Би бол чамд итгэж юм. Тийм учраас тэнцсэн. Амар хичээж байгаа чинь мэдэрэгдээд байна. Айгу хичээж байна. Хичээжсэн мөртлөө ямар их өнгө алдаа. Ямар ч байсан би өөрийнхөө санаа бодлыг хэлчихлээ. Тэр зэрэг миний хувьд тэнцээгөө. Хаач утсан миний одоо оролцсон тоглолт бүрт ээж минь хамгийн түрүүнд нэрээ суучихсан үздэг. Тэгэл ээжтэй маш хайртай, ээжийнхээс төслийг цааш нь илүү биелүүлээд тийм ээ бүр сайн алдартай дуучин болно гэж хэлмээр байна ээжтэй. Харин ч таанч тархан байгаад ирч чадсангүй зурагтаар л үзэх. Ээжтэй энэ орой мэндийг хүргээ яг одоо гадаад цасаараа их гоё юм гин. Тэгээд охин ямар ч хэсэн зорьсон тэмцээндээ ороод тэнцчихлээ. Тэгээд танд маш их хайртай шүү гэж хэлмээр байна. My voice миний дуу хоолой. Хамгаас эрхэм гэр бүл дуу хөгжим түүний амьдралын утга учир ажээ. Зэгцтэй цэвэрхэн дуулалт, эмгтээлэг, ихэмсэг байдал өнөөдөр түүнийг тодтогч өглөө. Дуучин болгочийн хүсэл түнд би гэр бүлийнхээ үргэлжлэл болж өөрийнхөө бас ээжийнхээ хүсэл мөрөөдлөгч биелүүлэх тэнүүн бодлоор том алхам хийлээ. Ирээдүйн их амжилтын эхлэл тань энэ тайз байг.
Тэгсэн миний одоо оролцсон тоглолт бүрт ээж минь хамгийн түрүүнд ингээ ирээ суучихсан үздэг. Тэгэл ээжтэй маш хайртай, ээжийнхээс төслийг цааш нь илүү биелүүлээд тийм ээ бүр сайн алдартай дуучин болно гэж хэлмээр байна ээжтэй. Харин тэгтээ анх тархан байгаад ирч чадсангүй зурагтаар л үзэх. Ээжтэй энэ орой мэндийг үргээ яг одоо гадаа засараад их гоё юм гин. Тэгээд охин ямар ч хэсэн зорьсон тэмцээндээ ороод тэнцчихлээ. Тэгээд тандаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна. My voice миний дуу хоолой. Намайг ер нь цэцэрлэг тахаас ихсүүлээд ээж маань ерөөсөн одоо ямар нэгэн тэмцээн уралдаанд орох бүхэл Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bear. 2013 оны хавар соёл урлагийн сургуулийг дөрөв дулааш мэргэжлэр төгссөн. Бас миний дуучин болох мэргэжил маш их нөлөө үзүүлсэн хүн бол Монгол Улсын гавьяа жүжигч Ариун Нэгч маань. Тэгээ би Ариун Нэгчийг хараад би ерөөсөл яг Ариун Нэгч л дуучин болно гэл миний эргэн тойрны ер нь ойрт хүмүүс бүгд мэдж байгаа. Зүйлд үргэлж хамтдаа яваад тэгэл хувцсамар одоо дуулах дууг хүртэл хамт бэлцээд би чинь зарим үед тэнцээндээ тэнцэхгүй гээл гараал ирнэ тэгээл уйлаад ээжигээ дагаал ерөөсөө ээжтэйгээ ерөөсөө байнга хамт байдаг гэсэн. Гадаасаа гоё харагдах чинь нэг өөр. Гэхдээ дотоод сэтгэлийн гэрэл гэдэг чинь бас нэг өөр юм байдаг байхгүй. Чам хоёулаа байгаа. Их гоё юм баяр хүргээ тэнцсэн. Чи өөрөө мэдэрсэн те. Ялангуяа өнгө алдсан юмуд бол байгаа, жижиг сажиг юмуд байна. Тэрийг бол яг вэ чи бол дасгал сургуульд хийгээл гайгуулч. Би бол чамд итгэж байна. Тийм учраас тэнц. Амар хичээж байгаа чинь мэдэрэгдээд байна. Айгу хичээж байна. Хичээжсэн мөртлөө ямар их юм гал та. Ямар ч гэсэн би өөрийнхөө санаа бодлыг